За сайн байцгаана уу Дакины таарууд байна. За өнөөдрийн бичлэгээрээ би та бүхэнд хамгийн ихээр хүсэлт гаргасан буюу усан бах бодтой загас мэлхий хилэнц гэсэн 3 ордны 10 сарын ерөнхий өнгө санхүү эдийн засгийн байдал ямар боломжууд байна. За тэгээд хосын харилцаа, за тэгээд дотоод сүнсний дуудлага, дотоод дуу хоолой чинь 10 сард юу гэж дамжуулахыг хүсэж байна гэдэг энэ Oracle картаас харж өгч онцлогыг хийж өгье. За тэгээд шинээр нэмэгдэж байгаа, subscribe дарж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та бүхний бүх комментуудыг бүгдийг уншиж байгаа. Тэгээд хэрвээ бичлэг таалагдвал үргэлжлүүлээ subscribe дараарай. Тэр бол миний хувьд маш их урам зориг болдог. За окей, за эхлэе. За ингээд энэ 8 картнаас бол ингээд 10 сарын санхүүгийн байдлыг асуусан байгаа. Тэгэхэд бол зоосны хөзрүүд маш их гарч ирсэн. Зоос гэдэг маань мөнгө гэсэн утгаараа гарч байгаа. За энэ дээр зоосны хүү байна, зоосны тамга байна, зоосны 10, зоосны 8 гэсэн нийт ингээ бүхэл бүтэн 8 хөзрийн 50% нь буюу 4 ширхгэнд зоостой холбоотой хөзөр байна. Тэгэхээр санхүүгийн хувьд бол нэлээд тийм доктортой, амжилт ололттой сар болж чадах нэ. Эдгээр 3 ордны хувьд. За сарын ихээр 10 сарын ихээр шинэ боломж. За тэгээд өсөх одоо өөрийгөө хөгжүүлэх тийм ээ шинэ community-д нэгдэх ямарваа нэг санхүүгийн тал дээр одоо тийм шинэ үйлдэл авах тийм боломжууд харагдаж байна. За тэгээд магадгүй танд шинэ ажлын санал орж ирж болж байна. Шинэ төслийн санаанууд гарч ирж болж байна. Тэгэхээр эсвэл магадгүй та ингээ гоё шин санаа өөртөө гаргаж болох юм те. За би ер нь ингээд энэ салбар руу ороод үзье, ийм бизнес хийгээд эсвэл одоо ийм ажил хийгээд үзье гэдэг санаа гарч ирж магадгүй 10 сард бол. Тэгээд энэ бол нөгөө нэг юу байгаа? Хүзэр нь болохоор хүү байгаа байхгүй одоо нөгөө нэг шатран дээр байдсан шүү дээ те. Тамга нөгөө нэг хатан хүү гэдэг те. Тэгэхээр хамгийн бага нэг чинь байхгүй юу? За тэгэхээр яах ёстой вэ гэхээр таны хувьд тийм гоё саналууд орж ирсэн ч гэсэндээ өөрийнхөө тий одоо ур чадвараа сайжруулах, за тэг шинэ боломжид нээлттэй хандах гэсэн тэр утгаар энэ карт маань гарч байгаа шүү. Тэгэхээр ерөөхдөө 10 сарын ихээр ямарваа нэг тийм сайхан таатай шинэ боломжийг өөртөө хүлээж авахд бэлэн байхад хүлээгээд байж авах болох нэ. За тэгээд энэ дээр нөгөө нэг юуны сэлэмний тамга гарч ирлээ 2 дахь картн дээр нь. Тэгэхээр энэ маань ерөөхдөө бол санхүүгийн хувьд шин боломж бас дахиад гарч ирэх гээд байна. За магадгүй тушаал дэвшиж магадгүй шинэ ажил дахиад одоо энтэй дахиад адилхан гарч байгаа байхгүй хоёр адилхан. Шинэ ажил бас орж ирж магадгүй эсвэл бүр зөвхөн жижиг бизнесээс эхлүүлж магадгүй байна. За тэгээд юу яана? Юу яах нь шүү. Одоо өөрийнхөө санаагаа одоо тий өөрийнхөө шинэ гарч ирж байгаа санаагаа бусдад танилцуулах, ер нь нэлийн логик сэтгэлгээгээ ашиглах хэрэгтэй гэсэн утгаар энэ карт маань гарч байгаа. За энэ дээр энэ юуны зоосны тамга гарсан. Зоосны тамга маань ерөөхдөө та ингээд энэ одоо юу байхгүй нөгөө нэг амд шар тос орлоо гэсэн үг байхгүй юу? Таны атхан дээр ингээд алтан зоос тавигдж байна гэсэн үг. Одоо үрэн хэлбэрээр. За тэр үрийг та атгаад хөрсөндөө суулгаад, усалж ундаалаад урт хугацаанд одоо үр жимсээ хүртэх боломжтой гэдэг утгаар гарч байгаа шүү заяа. Тэгэхээр энэ маань ямар учиртай вэ гэхээр тань шин санаа, бизнесийн санаа орж ирж магадгүй эсвэл нөгөө нэг яриад байгаа гоё шинэ ажлууд, шинэ боломжууд те тэд нар чинь ингээд орж ирнэ тийм ээ. Тэгэхээр ирээдүйдээ нэлээд урт хугацааны явцад танд доктортой ашиг орлого өгөхөөр эхлэл болох сар байна. Энэ 2025 оны 10 сар бол таны хувьд. За дараагийн картн дээр дэлхий гэдэг байна. За дэлхий маань болохоор ямар нэг юм цикл буюу нэг мөчлөг ингээд дүүрхийг хэлж байгаа. Нэгсэндээ дуусч ийн гэсэн үг. Шинэ одоо өмнө хийжсэн төслүүдэд дуусгаж магадгүй. За эсвэл одоо юу гэдгийг түрүүн ярьсан те нөгөө нэг шинэ одоо альбан тушаал руу томилогдож бас магадгүй байна. За тэгээд бусад хүмүүс таныг бас тэ ингээд магтан цаашаа олж харах, үнэлэх гэсэн утгаараа энэ карт маань гарчна. Тэгэхээр 10 сарын хувьд бол эдгээр 4 картн дээр маш гоё уншлагнууд гарч байна. Санхүүгийн хувьд бол ажил үйлсийн хувьд бол за үргэлжлүүлье. За энэ дээр болохоор зоосны 10 гарсан. Зоосны 10 гэдэг маань ерөөхдөө санхүүгийн хувьд нэлээд доктортой, нэлээд амжилттай
сайхан сар болохыг хэлж байна. За яагаад вэ гэхээр та тий ингээд энэ урт хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт эсвэл одоо хийж эхэлж байгаа ажил үйлдэл ирээдүйд таны амьдралын баталгаа одоо үндсэн суурь фундам нь болж өгнө гэсэн үг. За тэгээ гэр бүлийнхээ хувьд тийм ээ гэр бүлтэй бол гэр бүлийнхэндээс одоо өөрийнхөө зүгээс тий ингэж дэмжлэг үзүүлэх одоо шаардлагатай дэмжлэг үзүүлэх чадвар тань угаасаа орж ирэх нэ. За тэгэхээр энэ бас сайхан карт гарч ирлээ. За 6 дахь картн дээр болохоор савааны хаан гарч ирсэн. Тэгэхээр энэ 10 сартаа бол таны хувьд те ийм нэлээд удирдагчийн шинж энергийг өөртөө бий болгож чадах сар байна. За тэгээд нөгөө нэг юу гэдэг штэ би бол эзэн нь те би ингээд амьдралаа өөрөө удирдна. Би өөрийнхөө бүх хийхийг хүсэж байгаа зүйлээ хийн те би өөрийнхөө зорилгынхаа төлөө явна. За тэгээ би бусдад урам зориг өгнө гэсэн одоо хаан хүний шинж одоо танд энэ сард гарах байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр эрэгтэй эмэгтэй айл хүн одоо үзэж байгаа хүмүүс маань орно гэсэн үг. Яагаад гэвэл хүн чинь 90 2 энерги хойлоо зэрэгчиж оршиж идэг тийм ээ арга бэлэг маань. Тэгэхээр айл хүмүүс маань бас одоо ингээд өөртөө их гоё итгэлтэй. За тэгээд тэр итгэлийнхаа үр дүнд энэ гоё бизнесийн санаа, энэ санаа эдгээр 3 карт маань танд өөртөө итгэсний үр дүнд л эднэр чи ингээ гарч ирэх нь шүү заяа. За тэгэхээр өөртөө итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Угаасаа энерги чинь энэ сартаа угаасаа нэмэгдэхээр байна. За энэ дээр дахиад зоосны 8 гараад ирлээ. За та бол маш их хөдөлмөрлсөн байгаа. Мэдээж тэгээ таны хөдөлмөрийн бол одоо үр дүн тийм ээ гарах сар болох нэ 10 сарын хувьд бол. За тэгээд өөрийнхөө сурсан мэдсэн зүйлсээ те улам ингэж наривчлан судлаад одоо хичээнгүй байх сарыг илэрхийлж байна. За тэгээд тууштай байдал хамгийн гол нь чухал шүү заяа. Одоо таны хүсэж байгаа энэ бүх одоо зүйлсүүдийг олж авахд нэгдүгээр тууштай байдал, хоёрдугаарт нөгөө dig гэдэг штэ те. Одоо жишээлбэл өглөө би босоод тэдэн цагт тийм юмудаа хийгээд одоо 10 хуудас номоо уншиж гэдэг юм уу одоо юу гэдэг чинь ингээд ерөөхдөө нөгөө дигтэй амьдрах юм бол эдгээр хүсэж байгаа үр дүн хүчин бүгд гарах боломжтой гэсэн үг. За энэ тэгээд 10 сарын сүүлийн картн дээр энэ савааны 5 гараад ирлээ. Савааны 5 маань болохоор ерөөхдөө юм өсөлтөө тэмцэлтэй гэсэн утгыг илэрхийлдэг карт байгаа. Тэгэхээр ажлын чинь байран дээр те ажлын хувьд ямар нэг тийм өрсөлдөгч гарч ирэх магадлалтай эсвэл одоо юу гэдэг нь юм үл ойлголцол ч юм уу тийм гарч ирэх магадлал бол байна. За тэгэхээр энийг яаж даван туулах ёстой вэ гэхээр тааштай те одоо би ингээд хахад намайг инглээ гэсэн тэр бодлоо төр зогсоогоод одоо нөгөө эго гэдэг те одоо би гэх хүслээ төр жоохон дараа тэрэн дээр энерги зарцуулаад өрдөөсөө хэрэггүй. Харин тэр хүн биш бусад хүмүүстэйгээ яаж хамтрах уу? Яаж өөрийнхөө байр сууриа тийм ээ илүү сайжруулах уу гэдэг дээрээ төвлөрөх хэрэгтэй байх нэ. За тэгээд хэрвээ тэр одоо нөгөө өрсөлдөгч чинь тантай ингэ шударгаар өрсөлдөж байгаа тохиолдолд өрсөлдөөн гэдэг зүйлийг муу гэдэг утгаар нь биш харин сайн утгаар нь тэ намайг илүү хүчрэх хөгжүүлж байгаа надад илүү урам зориг өгч гин би илүү сайжрах боломж юм а гэж харж чадвал одоо энэ хүн хоорондын харилцаан дээр гарах нь жоохон юм нэг зөрчилдөөн, үл ойлголцол, өрсөлдөөн гэдэг зүйлийг амжилттай давж гарч чадах нэ. Тэгэхээр энэ бол зүгээр цикл шүү те. Одоо энэ бол зүгээр юуны хохгүй төрөний хэлсэнтэй. Одоо ямар нэг зүйлийн мөчлөг ингээл нэг юм чинь явж байгаа л буцаал ингээл доошлол дээшлээл ингээ явж идэг. Тийм утгаараа 10 сард бол тийм карт гарч байна. За одоо тэгэхээр энэ Oracle картнасаа би юу ч асуусан бэ гэхээр Хосын харилцаа, хайрын харилцаа 10 сард манай 3 ордныханд ямар хөө байх вэ гэдгийг асуусан байгаа. Зайдуулаа карт эргүүлж харъя. За тань сахиуснаас нь мессеж ирсэн байна. Юу ч хэлсэн бэ гэхээр яг одоо хэрвээ тань бичлэг үзэж байгаа бол таны хайртай бүсгүй, хайртай залуу, эсвэл найз охин, найз залуу ч те гэр бүлийн хүн ч юм уу яг одоо л таныг би бодож байна гэж хэлж байна. За тэгээд яг одоо би таныг бодоод байна те яг энэ мөчөд. За тэгээд чиний хайртай намайг гэрэл гээгээр дүүргдэг шүү. За тэгээд би чамд маш их хайртай гэсэн байна. За тэгэхээр 10 сард бол ер нь энэ хосын харилцаан дээр эдгээр 3 ордны хувьд бол маш их юм сайхан таатай, романтик
Тэгээд энийг ойлгосон сайхан сар болох ерхий төлөвтэй карт маань гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэнд баяр хүргэе. Манай охин нөгөө нэг ихний урилга дээр гарсан картныхан бол бас нэлээ жоохон хатуухан мессежтэй гарч ирсэн. Энэ дээр болохоор маш гоё зөөлөн тэгээд ийм хайр дурлал нь байгаа шүү, бүтээ шүү, бүхэн болно гэсэн утгаар гарч байна. За одоо сүүлийн oracle картнасаа таны дотоод дуу хоолой сүнстэй юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэсэн асуултыг асуугаад тэрний тайлбарч хэлж өгье. За манай 10 сард 3 ордны маань дотоод сүнс дуудлага нь юу гэж хэлхийг дамжуулахыг хүсэж байна гэрлээ. За энэ дээр асуулт асууж ин танаас. Би тэ дандаа ингээд тууштай байж чадчихэв гэсэн үг утгатай тий. Би ингээ ямарваа нэг зүйлийг эхлүүлчихэд эцсийн хүртлээр явж чадчихэв гэд өөрөөсөө асуух нь шүү за. За зарим хүмүүс те өөрийнхөө мөрөөдлийг тав тухтай байдлаараа ингээ сольждаг гинэ. Одоо нөө тав тухайн бүсэндээ л ингээ байгаад байхыг хүсдэг те. Тэгээ мөрөөдөд эдэг гэсэн мөртлөө тав тухайн бүсээсээ гарахыг хүсдэггүй. За тэгээ тав тух гэдэг зүйл маань бол таны өсөлтийн дайсан юм аа. За тэгээд амжилт гэдэг зүйл маань тий одоо тань түрүүний миний уншсан бүх гоё гайхалтай сайхан зүйлсүүдийн амжилт гэдэг зүйл маань өдөр бүр тий та өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийх тийм ээ таалагдахгүй байсан ч тэрнийхээ төлөө зүтгэх тавгүй байсан ч гэсэндээ тий одоо би өдөр бүр энийгээ хийх ёстой гэсэн тий өөрийгөө одоо нөгөө нэг үснээсээ зулгаж босгож ирэх гэдэг шиг тий тэг хэрэгтэй юм л да. За тэгээд нөгөө түрүүний ярьжсэн нөгөө тууштай байдлын нөгөө нэг юуны зоосны 8-тай холбогдож байна. Тэгэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдлөө тий бий болгоход танд заавалжгүй тууштай байдал хэрэгтэй гэж байна. Ер нь бол тууштай байдал байж иж л хүмүүс амжилтанд хүрдэг. За тэгэхээр энэ дээр одоо яах ёстой вэ? 10 сарда яасан дээр вэ гэхээр яасан дээр вэ гэдгийг хэлж ин л та. Тэгэхээр юу яах хэрэгтэй та өөрийнхөө тий сүнсний зорилготой нийцсэн одоо яг хүсэл мөрөөдөл тий эсвэл одоо юу гэдгийг яг өөр чин дотроос чин дуудлага чин юу гэж хэлж байна. Тэрний хиймээр санагдаж байна. Тэрнийгээ барьж аваад түүндээ тууштай байхын тулд тэмдэглэл бичээрэй гэж байна. Тэмдэглэл бичих нь маш чухал. Одоо жишээлбэл юу гэдгийг өглөө босоод тийм ээ талархаж сэрх юм бол амьдралаас маш их гоё одоо өдөр маань өнгөлөг гээл гоё өнгөрдөг. За тэгээ дээрэс нь зорилгоо бичдэг. Тийм одоо та яг юу хиймээр байна, яг юунд хүрмээр байна гэд бичсэн хүний зорилго бол биелэхгүй байна гэж байдаггүй. Тэгэхээр та бүхэн маань ямарчлээсэн те өөрсдийнхээ хүсэл зорилгоо одоо те бүгдийг ингээ гоё тодорхой бичээд за тэрнийгээ детальд оруулаад те за би тийм юм ингэж хийн гэд тэрнийгээ бүгдийг ингээ детальчлаа бичээд авах юм бол таны одоо даалт тухамсар ухаан чинь ингээ програмчлагдаад тэгээд тэр хүсэж байгаа үр дүндээ буюу одоо эдгээр 10 сар те ер нь амьдралынхаа төрөний энэ дээр гарсан шүү дээ зоосны 10 дээр те гэр бүл урт хугацаанд маш гоё хөрөнгө оруулалт хийх гээд байна. Гэр бүл өөрийнхөө амьдралын фундам суурин дээр ажиллах гээд байна гэд тэгэхээр бууж өгч өртөөсөө болохгүй тэгээд тууштай байдалтай байгаарай гэсэн мессежүүдийг хүргээд энэ удаагийн уншлагаа дуусгая. За баярлалаа. Тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол subscribe дараад дараагийнхаа уншлагуудтай хамтдаа байгаарай. Баярлалаа.